Манай эмэгтэй жишээлбэл залуугаас юуг нь хардаг вэ те? Жишээл өндөр гэдэг ч юм уу те? Яг би хамгийн түрүүнд анх ингээд бодохтой амар өндрийн чухалчлаг гэсэн байхгүй юу? Аха. Тэгээ сүүлд ер нь эрэгтэй хүний чээж мөрийн талаа амар хардаг хамгийн ихэнд. Ер нь хэр өргөн байх хэвээр. Өргөндөө биш юм тэгшхэн мөртэй хүнд амар хэрэгтэй. Айгүй их шихтэй. Залуу эмэгтэйгээс яг юуг хардаг вэ те? Эмэгтэй хүнээс хөл Шил бидний харна шүү дээ. Аха. Гар өдр гээл. Ер нь одоо чи ер нь нэг эмэгтэй хүнтэй таарлаа гэхэд чиний ингэж фокуслаа ингэ доороосоо явна гэсэн үг үү те? Яг ингэ доороосоо дээш хэлдэг. доороосоо дэшээ гэсэн үг. Гүү тэгэл харах бүх юм л харагдав. Гол нь хүмүүжлтэй л авах хэрэгтэй. Аха. Юу вэ? Харагдах уу? Хүмүүжл харагдав шүү дээ. Тийм үү? Яах вэ? Яаж харагдах вэ? Хүмүүжлэхгүй хүн гэвэл одоо тэгэл Шо нэг хүн нэр л биш байгаа. нийт нь авахд одоо ингээл ихэнх охтууд шивээс мэвэстэй л шүү дээ. Шивээс зээлгээл хүмүүжлэх болчих жоо. Тэр нэг яг нэг бүр тийм амар шивээс үстэй те? Жижиг мижиг шивээс бол зүгээр үстэй. Одоо Америкчууд бол тэр жигтэй хүмүүжлэхгүй шааж ин те. Бүр тэгээр ямарч хүмүүжлэхгүй шааж. Ямар хүмүүжлэх